Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Эмэгтэй удирдаг цангаас та бүхэндээ хүргэдэг энэ удаагийн подкаст маань эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн подкаст маань онцлогтой байгаа. Эмэгтэй удирдаг цан маань Аз намхан талайн эмэгтэйчүүд хууль хөгжил байгууллагын дэмжлэгээр уур амьсгалын шударга ёс ба эмэгтэйчүүдийн оролцоотой үйл ажиллагаа залуу судлаач бэлтгэх төслийг 16 сарын хугацаатаагаар хэрэгжүүл дуусаад одоо ингээд нөлөөллийнхаа үйл ажиллагааг бол хийж байгаа юм. Тэгээд энэхүү нөлөөлийн үйл ажиллагаадаа зориулсан одоо подкастын эхний дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Тэгээ мэдээж та бүхэн маань ямар хүмүүс ямар зочин оролцож байгаа байхаа гэж тэсэн ядан хүлээж байгаа бах. Тэгэхээр энэ төсөл маань бол Дорноговь аймгийн Далан Жаргалан суманд бол хэрэгжсэн байгаа. Тэгээд энэ удаагийнхаа одоо эхний подкастын зочноор бид нар Далан Жаргалан сумандаа хүрэлцэн ирээд бид нартэй хамтран ажилласан Очир Бямбага урьсан байгаа хүндэт зочноор за тэгээд эмэгтэй удирдаг цангаас түрүүний нэрлсэн судалгааны хүрээнд залуу судлаач бэлдсэн. Тэгээд энэ залуу судлаачаар манай хууч өмгөөлөгч инх цэцэг маань бол хамтран ажилласан байгаа. Тэгээд инх цэцгээ бол энэ удаас урьж оролцуулж байна. За тэгээд бидний эхний одоо ярилцлага маань мэдээж сонирхолтой байх гэж бодож байна. Бид нар сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт гэж маш их ярьж байна. Одоо дэлхийд даяараа, бүс нутгаараа, улс орон болгон ярьж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр бидний хэрэгжүүлсэн төслийн маань онцлог юу вэ гэхээр мэдээж уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө одоо хүн болгон орон нутагт нөлөөлж байна. Тэгвэл энэ сөрөг нөлөөллийг хэрхэн яаж бууруулах вэ, дасан зохицох вэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Гэсэн хэдий боловч бид нар өнөөдөр бодлогын асуудлыг улс орон болгон одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, хүлэмжийн хийх бууруулахад бодлого боловсруулсан байдаг. Гэтэл яг энэ одоо үүрэг амлалт гэдэг юм уу энэ бодлого маань газар дээрээ орон нутагтаа яг хүмүүсийн амьдралд очихоор хэрхэн яаж одоо хэрэгжиж гин үү яаж нөлөөлж байна гэдэг асуудлыг бол бид нар яг эмэгтэйчүүдийнхаа түүхэн дээр одоо амьдралын түүхэн дээр үндэслэж бол өнөөдөр энэ асуудлыг хүндэх юм аа. Тэгээ эхний подкаст маань бол мэдээж хүлэмжийн хийх бууруулахад бид нар ярьж байна одоо нүүрс маш их нөлөөлж байна. Ийм учраас сэргээгт хэрчим хүч гэдэг зүйлийг хэрэгжүүлээ. Хоёрдугаарт нь мал буюу малаас гарч байгаа одоо өтөг бууцсан маань метан маш их ялгаруулж байгаа учраас одоо хүлэмжийн ялгарлыг нэмэгдүүлж байна гэсэн ийм асуудлыг хөндөж байгаа. За гуравт нь бол мэдээжийн хэрэг бидний өдөр тутмын амьдралаас гарч байгаа нөгөө хог хаягдал маань бас энэ хүлэмжийн нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэсэн ийм асуудлуудыг ярьж байгаа. Тэгээ өнөөдрийн зочин Очир Бямбага маань яг амьдрал дээрээ яг малын өтөг бууцаа одоо яаж одоо бүгдээрээ хүлэмжийн хийх бууруулахад ямар арга хэмжээнүүд авч болох вэ? За эмэгтэй удирдаг цангийн хэрэгжүүлсэн 16 сарын төсөл ороод эмэгтэй хүнийхээ хувьд эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг өрнүүлэхэд ямар одоо боломжуудыг бас олж харсан бэ? Энэ талаараа бидэнтэй өөрийн бодлоо хуваалцаач гэж хүсэж байна. За баярлалаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ эмэгтэй удирдаг цангаас явуулж байгаа энэ төслийн хүрээнд сургалтууд явагдсан, уулзалтууд явагдсан маш сонирхолтой, маш олон гоё зүйлүүд заасан сургалтаараа маш олон зүйл мэдэж авлаа. За ингээд хүлэмжийн ялгарлыг бууруулахын тулд нүүрс болон ингээд малын өтөг бууц муцыг хэрхэн зөв ашиглах. Одоо миний хувьд гэхэд суманда фермерийн үйл ажиллагаа явуулдаг гэр бүлэрээ манай фермерд яг 100% фермер биш бас бэлчээр хослуулсан фермер боловч тэрнийхээ өтөг бууцыг Тайландын эрдэмтэн Тайландын нэг иргэний нийгмийн байгууллага бүрээд бүр танаа тэр уулзсан бууцыг ингээ хараад уулга алдчихсан тий. Тэр малын өтөг бууцаараа биогаз гаргаж аваад ингээ дулаанаа шийдэх тийм маш олон тийм юуг санаачлагыг олж мэдэж авсан. Тэгээд энэ сургалтаасаа бас гендрийн олон улсын форумд бас уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын форумд очиж суралцсан маш олон сургалтанд суралцсан маш их
зүйл мэдэж авсан. Тэгэхээр яг нөгөө амьдрал дээрээ одоо бидний одоо жишээлхэд ингэж байгаа шүү дээ. Манай Монгол улс чинь нөгөө нэг үндэсний хувь нэмрийн оруулах баримтчиг буюу Парисын нөгөө хилцээрт нийтэд. Тэгэхээр энэ дээр 2030 он хүртэл 22.7%-аар нөгөө нэг хүлэмжээ хийх буруулнаа гэсэн байгаа тий. Амлалт авсан байгаа. Гэсэн хэдий боловч өнөөдөр 70 жаргалан сумын маань бас нэг онцлог нь болохоор уул уурхай маш ихтэй. Одоо 82 орчим лиценз олгогдсон үйл ажиллагаануудыг хийгээд байна шүү дээ. Тэгэхээр яг та бүхний манд бодит амьдрал дээр энэ одоо нөгөө үүрэг амлалт бодлогын одоо шийдвэрүүд маань хэрхэн яаж хэрэгжиж байна яг бодит амьдрал дээр нь болоод байна уу аль эсвэл үл энийг нэг өөрчилчихөөсөө ингээд өөрчилчүүл бидний амьдралд ингээд нэг хувь нэмэр болох гээд байна да гэдэг юм уу ийм зүйлийг нөгөө нэг олж харсан өнцгөөсөө бид нартай хуваалцах уу. Тийм манай сум бол ер нь бол маш их лицензтэй үйлдвэр уурхай дунд одоо малчид малаа бэлчихэд бас маш их хэцүү тийм үйлдвэр уурхай дунд амьдардаг малчид маш олон байдаг. Одоо энийг бол цаанаасаа мэдээж ингээ олгогдсон уурхай лицензтэй уурхайг бол яалтж авахгүй. Мэдээж сум орон нутгтаа шаардлага тавиа сум орон нутгийн удирдлагууд маань ч гэсэн тэр нэгэнд олгогдсон лицензийг бол ингээ туслах эрх мэдэл байхгүй шүү дээ. За тэрийг бол яг нэг хариуцлагатай байлгах ингээд эргээд ингээд манай малчин айл өрх бүрт ингээд яаж хариуцлагатай байлгах талаар л арга хэмжээ авбал зүйтэй юм байна гэсэн юу л ойлгож авсан л да. За баярлалаа. Тэгэхээр манай залуу судлаачийн цэцэг маань яг нөгөө бодит амьдрал дээр манай очрогийн яаж байгаа зүйлүүд бас харагдаад байгаа тий. Тэгэхээр бидний нөгөө хэрэгжүүлсэн энэ бодлогын буруу шийдлийг одоо зөв шийдэл болгоход бид нар маш олон зүйлүүдийг ярилцж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн энгийн байдлаар манай үзэгчдэд бас энэ буруу шийдэл гэж яг юу хэлээд байгаа юм бид нар хэрхэн яаж цаашдаа хамтарч ажиллах вэ? Эмэгтэйчүүдийн дуу хоолойг яаж нийгэмд хүргэх вэ гэдэг талаас нь бас бодлоо хуваалцаач. За баярлалаа. За энэ төслийн хүрээнд бол 16 сарын хугацаанд ажилласан. За энэ дээр одоо юу болж харсан бэ гэхээр бид нар яг эмэгтэйчүүдийн амьдралд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөлөл ялангуяа 70 жаргалын эмэгтэйчүүдийн одоо энэ судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн амьдралд ямар сөрөг нөлөөлөл байна вэ гэдгийг гаргаж ирсэн. Хоёрдугаарт нь бол бас яг энэ бодлогын асуудал буюу энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төрөөс тодорхойлж байгаа бодлогын хэрэгжилт нь сум орон нутгийн түвшинд ямар байдгийг бэ? Эмэгтэйчүүдийн амьдралд яг ямар нөлөөллийг үзүүлж идэв бэ гэдэг дээр бас судалгааны үр дүн гарсан байгаа. Тэгээд ерөнхийдөө төр засгийн байгууллага одоо Монгол улс Парисын хэлэлцээрт нэгдээд уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын конвенцийг хэрэгжүүлэх Парисын хэлэлцээрт 2016 онд нэгдээд энэ хүрээндээ бас нөгөө үндэсний тодорхойлох хувь нэмрийн баримт бичгээ бас боловсруулж гаргаад 2030 он гэхэд 22.7%-аар хүлэмжийг бууруулна гэсэн зорилтыг тавьсан боловч нөгөө талаараа яг нөгөө уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр нөлөөлж байгаа нөгөө нүүрсний хэрэглээг бууруулах талаар буюу нүүрс олборлох үйл ажиллагааг багасгах, цөөрүүлэх талаар бодлого барихгүй байгаа. Засгийн газраас харин ч эсрэгээр нөгөө нэг яг эдийн засгийн өсөлтөд илүү анхаарад яг алсын хараа 2050 дээрээс нөгөө шин сэргэлтийн бодлого зэргээр бол яг уул уурхайн лицензийг олгож уул уурхайн үйл ажиллагааны хөгжлийг илүү дэмжиж нөгөө эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэсэн ийм бодлогыг барьж байгаа. Энэ хоёр нь нүүрс олборлоо илүү нүүрс олборлыг гэдэг байдлаар хэдийгээр нөгөө сайжруулсан нүүрс, коксчих нүүрсийг бас хэрэглээд нэвтрүүлнэ гэж байгаа боловч энэ нь иргэд нүүрсний хэрэглээг бууруулах талаар биш дахиад нүүрсээ хэрэглэх тухай асуудал байгаа учраас яг нөгөө олон улсын өмнө хүлээс үүрэг амлалттайгаа яг энэ үндэсний засгийн газраас хэрэгжүүлж байгаа одоо тэгээ боловсруулж хэрэгжүүлж байгаа бодлого бол зөрчилдөөд байгаа нь эргээд буруу шийдэл болоод яг буруу шийдлийн үр нөлөөг хэн яг энэ бодит нөхцөл байдал дээр нөгөө нэг үүрж байгаа вэ гэхээр малчид одоо энэ уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа малчид тэр дундаа нөгөө аж ахуйгаа авч явдаг эмэгтэйчүүдийн амьдралд илүү нөгөө сөрөг нөлөөллийг бий болгож байна гэсэн ийм үр дүн гаргасан байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө бас ямар сөрөг нөлөөлөл бий болоод байгаа юм бэ гэд хэлэх юм бол яг уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж байгаа нөгөө ганцуудын асуудал бол яг өртөж байгаа энэ эрсдэл бүлэг бол ялангуяа малчид эмэгтэйчүүд байгаа. Тэгээ энэ дээр болохоор малчид эмэгтэйчүүд яаж одоо өдийг хүртэл ингэж явж ийн вэ гэхээр
яг л нөгөө малчныхаа зээлийг аваад яг энэ нөгөө ганцуудын асуудалд өөрчлөлт бэлтгэхдээ энэс өрчин сэргийлэхэд юу хэрэгтэй юм бэ гэдэг дээр ажиллаж байгаа болохоос яг төр засгаас бол одоо яг энэ талаар хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр бол яг эмэгтэйчүүдэд болоо тийм малч иргэдэд хүрэхгүй байна гэсэн ийм судалгааны үр дүн бидэд гаргасан байна. Тийм тэгэхээр чинь мэдээж хэрэг нөгөө бодлогод ингээ асуудлыг тусгасан хэрнээсээ яг тэр тусгасан одоо үүрэг амлалтанч гэдэг юм уу тий энэ болгоно нь ингээд бодит байдал дээр хүрээд ирэхлээр бэлэхгүй байна, амьдрал нийцээгүй байна гэж бодож байна тий. Тэгээ миний бодлороос ингэж харагдаад байна л да. Яагаад энэ бодлого тусгасан асуудлууд нь хүмүүс одоо амьдрал дээр нийцэхгүй байна гэхээр нөгөө эмэгтэйчүүд тий асуудал тулгамдаад асуудлууд нь байгаад байгаа эмэгтэйчүүдийг оролцуулах, тэдний үгийг сонсох тийм үү. Тэгээд өшөө юу гэдэг ямар хэрэгцээ байгаа вэ гэдгийг нөгөө үнэн зөв тодорхойлж чадахгүй байгаагаас ийм асуудал гарч ийн гэж үзэж байна уу? Уулуурхай айгүйх эрчимтэй хөгжөөд байгаа мөртлөө манаас суманд ч юм уу яг ийм дөрвтэй яг ингээд хүмүүсийн хөгжил, сумын хөгжил бас төдийлөн ийм дөрвтэй үр нөлөө бага байдаг. Одоо миний бодлоор бол миний яг ингээд энэ олон сургалтуудад, ихэнх сургалтуудад нь ерөөхдөө нэг сургалт юу хамрагдаа бүгдэнд нь хамрагдсан. Ингээд төслийнхөө хүрээнд ингээд явж байхад бол яг бодогдсон зүйлэл манай сумтай харьцуулахад ингээд өмнө говийн зарим сумтай ингээд харьцуулахаар одоо тийм өмнө говийн сумууд илүү хөгжөөдж байгаа юм шиг тийм. Тэгэхээр манай сум ингээд ийм олон 78 лицензтэй үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа уулуурхай олон боловч сумын хөгжил хүний хөгжил, эмэгтэйчүүдийн хөгжил бас тийм төдийлөн хөгжихгүй байгаа юм уу гэсэн бас бодол төрсэн. Тийм учраас нөгөө бид нар чинь сая ингээд нөгөө боломж хоцрогдоод байна. Тэгээ ийм мэдрэмжүүдийг авч байгаа учраас өнөөдөр дуу хоолойгоо нэгтгээд тийм ээ 16 сарын дараа буюу одоо сум орон нутгийнхаа удирдлага тэ иргэдийн хурлын дарагт нь болон засаг дарга нартаа өөрснийхөө одоо дуу хоолойг нэгтгсэн энэ шаардах бичгээ хүргэлээ шүү дээ. Тэгэхээр энэ маань бол бас нэг одоо нөлөөлийн нэг алхам гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар шаардах бичгээ өгөөд зүгээр зогсох биш цаашдаа энэ шаардах бичгэнд тусгагдсан зүйлүүдийг хэрэгжүүлэхэд бас эмэгтэйчүүд маань дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байхаа гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн подкастт хүрэлцэн ээж оролцсон Очир Бямба болон залуу судлаач Их Цэцэг нартаа баярлалаа. Ингээд дараагийн дугаартаа уулзцгаая.